тийм практик гэдэг ч одоо төр засаг тунгалаг байна гэдэг үг биш, ажил хэрэг болох хэрэгтэй гэдгээр энэ удаагийн засгийн газар ажиллаа эхлэж байгаа. Эхлээд иргэдтэй төрийн ордны хаалгыг нээж төрийн хүндэтгэлийн өргөөгөөр зочлох эсвэл цагаан туганд мөрөх боломжийг олгосон бол энэ удаад тэдний үгийг сонсож ажил хэрэгтээ тусгах ажлын эхлэлийг тавилаа. Шинжилж шийдэй гэдэг үг утгатай шинжилгээг өөрөөсөө эхлэж тулгамдсан асуудлыг шийдэй гэж ойлгож болно. Тэгэхээр Алтан үеийн тэргүүлдэг засгийн газар өөрөөсөө шинжилгээг эхэлнэ гэж тайлбарлаж байгаа. 222 гэдэг нь сар бүрийн 2 дахь 7 хоногийн 2 дахь өдрийн 2 цагаас энэ уулзалт болж байна гэсэн тодорхой хугацааг товлсон товчлол юм байна. Ер нь ямар юмд бас одоо бидэнд шинжил шийдэй гэсэн хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа. Би нэг юмд бол өгтлөө баярлалаа. Юу гэсэн чинь манай уулзалтын урилгын хүмүүс асууж байна гэж. Тэгэхээр үнэхээр манай хүмүүст та бүхэнд юу байна вэ гэхээр та бүхэн ч гэсэн шинжилж шийдэй гэсэн хүсэл тэмүүлэл дүүрэн байна. Чөтгөрийн тоо хувьсгалын жилүүдэд эрс цөөрсөн шиг шинжлэлийн засгийн газрын жилүүдэд зөвшөөрөл лиценз бүр эрс цөөрмөр байна. Энэний төлөө хамтран ажиллая. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд ямар бэрхшээл учирч байна гэсэн чинь. Хууль дүрм журам чинь тодорхойгүй байна. Тэрнэр чинь далин дүлээд авилга нэхэд байх юм а гэж. Энийг устгая. Тусгай зөвшөөрөл бас их саад болж гэн гэсэн байна. За энийг устгая. Тийм учраас би төгсгөлд нь хэлэхэд бид нар түнхээр нэг тийм сэтгэл зүрхэл хэрэгтэй байна. Бусад бүх юм нь байна. Эзэн Чингисийн үлдээж өгсөн энэ сайхан газар нутаг байна. Энэ сайхан газар нутаг дээр өчнөн баялаг байна. Монголчууд гэж өөрөө энэ үнэхээр нэг оюунтай ухаантай хүчтэй бяртай хүмүүс байна. Олимпиас 5 медаль аваад ирж байна. Олимпиас 5 медаль аваад ирж байна. Нэг хүнд оногдох медалийн хадаагаар дэлхийд 7 цогж явна бид нар. Энэнийг үнэлье, энэнийг дэмжиж, бүгдээрээ хамтдаа ажиллая. Монголыг хөгжүүлээ, өөрснөө хүн шиг амьдрий. Тэрний төлөө явъя. Дэлхийн банк өнөөдөр бас олон улсын санхүүгийн корпорацтай хамтраад жил болгон дэлхийн 183 улсыг байр эзлүүлэхдээ эдийн засгийнхаа яг энэ бизнесийнхаа хөгжлийг хэрхэн дэмжиж байгаа вэ гэдгээр байр эзлүүлдэг. Их олон байгууллагууд байр эзлүүлдэг. Гэхдээ энэ байр эзлүүлэлтийг бол дэлхийн их олон орнууд хэрэглэдэг учраас энэ аргачлал дээр тулгарч яриа гэсэн юм аа. Манай Монгол улс өнөөдөр дэлхийн 183 улсаас 2012 оны байдлаар 86 дугаар байранд явж байна. Бид нэр 2006 онд 41 дугаар байранд явж байсан. Гэхдээ энэ байр маань ухарсан байна. Өнөөдөр энэ 86 дугаарт Монгол улс явж гин шүү гэдгийг 10 гол үзүүлэлтээр дэлхийн улс орнууд өөрсдөө үнэлүүлт юм байна. Ингээ ямар үзүүлэлт байдаг талаар бүгдээрээ дараагийнхаа слайдн дээр харцгаая. За ингээд хамгийн гол одоо эхлэлтийг нь бол бизнес эхлүүлэхэд ямар хүндрэл, ямар саад бэрхшээл байна. Тухайн нутагт амьдарч байгаа хүн өөрийнхөө бизнесийг эхлүүлэхэд төрийн байгууллагууд бусад нөлөөлөл нь ямар байна гэдгээр эзлүүлдэг. Монгол улс өнөөдөр 97 дугаар байранд энэ үзүүлэлтээр явж байгаа. За хамгийн санаа зовоосон үзүүлэлтүүдийг бүгдээр харцгаая. Эрчим хүчинд бизнес маань өөрөө очиж холбогдох энэ боломж өнөөдөр дэлхийд 171 дугаар байранд явж байгаа жишээт. Барилгын зөвшөөрөл авах энэ асуудал байна. Өнөөдөр дэлхийд 119 дугаар байранд бид нар явж байгаа. За гайлар нэвтрэх асуудал. Энэ бол бидний бас санаа зовоосон асуудал. Дэлхийд 159 дугаар байранд. За бас хуулиараа аж ахуй нэгж бизнесийн байгууллага дээр маргаан гарахад энийг хэрхэн хуулийнхаа дагуу шийдвэрлэж чадж гэн хэр шударга шийдвэрлэж гэн гэдэг үзүүлэлтээр дэлхийд 124 дугаар байранд явж байгаа ийм үзүүлэлтүүд байгаамаа. Менежменттэй болсон. Төрийн ордны их танхимд 800 орчим иргэд иржээ. Тэд өөрсдийнхөө дуу хоолойг засагт хүргэх сонирхол их бий. Гэхдээ засгийн газрын удаад ганц сонсоод өнгөрөх биш, сар бүр сонсож хэлсэн гэдгээр иргэд үгээ хүргэх боломжтой. Иргэдийн зүгээс олон саналыг дэвшүүлж байна. Ихэнх нь төрийн албан хаагчид болон тендерийн бодлоонтой асуудлыг сөхөж санал шүүмжлэлийг гаргасан. Мэргэжлийн хэлтийн ерхий газрыг ч татан буулгаж салбарын мэргэжлийн хяналтыг яамдуудад нь байршуулах саналж ихэнхдээ дуулдлаа. Шинэ засгийн газрын авилгатай дорвитой тэмцэнэ гэдэг санаачлагыг дэмжиж амжилт хүсэж байлаа. Ер нь бол иргэд өмнөх хийж хэрэгжүүлж байсан бодлого шийдвэрт сэтгэл ханамжгүй байдгаа илэрхийлж байна. Болох гэж байгаа болов гэдгийг урьдчилж бид нар бол төрийн одоо албаны хүнд сурталыг арилгахын үүднээс төрийн одоо байгууллагт бид нар ямар нэгэн одоо асуудлаар хандхад тухайн одоо бүрдүүлж байгаа материалыг
ширхэг дараалан зааж өгөөд тэгээд тэр дотроосоо шаардлагатай болоод бусад гэдэг үгийг ерөөсөө оруулахгүй байх. Энэгээр далимдуулаад одоо цаг хожиж авилгалд авах тэр үндэс суурь нь тавигдаад байна. Ийм учраас одоо төрийн албан хаагчдын тодорхой асуудлаар шийдэх одоо тэр хугацааг нь тодорхой заагаад 5-аас одоо 15 хоногч гэдэг юм уу. Хэрвээ энэ хугацаа өнгөртөл асуудлыг шийдэж чадахгүй бол тухайн албан хаагчид нь тодорхой нэгэн арга хэмжээ авдаг болгох хэрэгтэй байна. Мэргэжлийн хяналтын албыг давтан буулгах зайлшгүй шаардлагатай явдлыг би өөрийнхөө биеэр амссан. Тэртээ тэгвэл зайсан толгойг хар. Мэргэжлийн хяналтын буруугаас бороод энэ орон сууцны хороол болсон шүү дээ. Би бас нэг Монгол сөөхийн дарга юм байна. Тэгээ одоо нэг зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураах гээд 4 жил явж шүү дээ. Анх барьж яхад нь хэлсэн 14 хоногийн дотор ирээгүй байж байгаад бариулсан. За тэгээ зөвшөөрлийн нөгөө яваад байдаг байдгүй. За бүр арга таслаад нэг шүүх хангуул дүүргийн засаг дарга ган хоёрт хандлаа нойлон зам. Тэгсэн чинь газрынхаа албаруу бичиг явуулчих. Газрын албан дээр нөгөөд очсон чинь бид нар одоо шүүхэд ханднаагаас суухтан зэрэг бид нар өргөдлөө татчих аваа шүүхд хандсан. Шүүх одоо сонгуулийн өмнө хуралдаад би нөгөө хуучин компани нэрээр хандсан учраас шинэ нэрээр хандгаад хайсан. Одоо ингээд дахиад үргэлжлээд явж байна. Одоо дунд шат дээд шат гэж явна. Одоо энийг болио нийслэлийн удирдлагууд энд байна уу? Гараа өргөдөлтэй адил сонсоод нийслэлийн удирдлагуудаас юм байна. Одоо зөвшөөрөлгүй байрлал өргөтгөлийг шууд газрын албан нураагаад гомдол гаргасан тал нь тэр хохиросон талын шүүхээр явдаг энэ журам руу шилжээ. Тендер гэдэг юм чинь хөнгөн үйлдвэрүүдийг бүр тойлдуулчихсан. Төрийн байгууллагууд нь хувийн аж ахуйн нэгжүүдтэй бараа бүтээгдэхүүнээ шахдаг болчихсон. Үнэхээр гайхсан шинэ хууль гараад төрийн бас байгууллагуудын төлөөллийг үнэлгээний хороонд нь орж ажиллах бас нэг алхам гарч ирсэн л дээ өнгөрсөн жил. Тэгээд ороход яасан гэж батлан хамгаалах цэрэг цагдаа даатгал төрийн өмчт бүх газруудын тендер бүгдөө давуу авчираад нөгөө оёдлын үйлдвэрүүдэд нийлүүлээд та нар 6,000-аар жишээ ярьж шүү. Бүр яг энэ бодит жишээ. Цэргийн китл өмдийг оёо гэж байгаа. Бид нар яаж тэргээр нь оёх юм? Дээр нь чанарын бус даваа аваад ирлээ. Хоорондоо тэр нь авцалддаггүй үйлдвэрдэг. Яг энэ байдлаар 22 жил тендер явсан. Яаж татвараа төлөх юм? Яаж хүн цалингаа өгөх юм? Ийм байдлаар хөнгөн үйлдвэрийн салбар нурсан. Өмч хувьчлаас болж нурсан. Биднийг босгоё, биднийг дэмжиж гэж байгаа бол дараагийн алхмыг, дараагийн уулзалтыг бид нартай уулзалтаж өгөөч гэсэн ийм санал гаргацгааж байна. Бусдууд нь энэ босох бас боломж байгаагүй. Энийг дэмжиж өгөөч гэж бид нар хүсэж байна. Засгийн газрын гишүүдийн байна. Шинжлэх гэсэн хүсэл эрмэлзлийг төрийн албаны ажилтнууд ч бол өгүүлгээл бодож байгаа шүү. 2010 онд бизнесийн орчны шинтгэлийн жилгээд бид нар хийсэн. Манай Дэмбэрэл даргын сууж байна. Тагмын дарга. Дээд түвшиндээ улсын хурал засгийн газрын түвшинд ойлголцож болоод идэг. Агентлагуудын түвшинд яамдын төрийн нарийн бичгийн дарганаас доош бүх түвшинд чимээгүй эсрэг хүчилтэй тулгардаг. Үгүй гэхгүй, гэхдээ хийхгүй. Хавдардаг. Хүүхдэр бол нэг чихгүй толгой гэж нэрлэдэг. Сонсъё гэсэн юм а сонсдог. Сонсохгүй л ерөөсөө сонсохгүй. Гүржийн туршлагыг бид нар ярьж байна. Тийм нөхдүүдийг ангижирсан туршлага байна шүү дээ. Ангижрахтаа бас бодох хэрэгтэй юм. Энэ одоо төрийн албан хаагчийг нөгөө одоо засагт гарсан төрийн албан хаагч гишүүдээр сольсноор асуудал шийдэгдэн гэж бид нар бол харахгүй байна. Ямар санал хэлэх гэж байна гэхлээр төрийн албанд орж байгаа орохдоо сонгон шалгаруулалтын өндөр түвшинд хийгээч. Танил тал нам гэдэг утгаараа биш тухайн асуудлыг энэ Монгол улсад хамгийн өндөр түвшинд шийдвэрлэж чадах хүн нь хий юм бэ гэдэг сонгон шалгаруулалт. Дээр нь төрийн албанд төрд ажиллаж ийсэн л хүн аавна гэдэг утгагүй юм а болооч. Төрийн албанд төрд ажиллаж байгаа олон жил ажиллажсэн тэр хүмүүс ч бол бухширцсан хүмүүс биш. Сая ерөнхий сайдыг засгийн газрын сайхан бэлэг сайдыг үг хэлж байхад алга ташихгүй байгаа хүмүүс бол төрийн албан хаагчд биш. Миний таньдаг. Параг 2 цаг 30 минут үргэлжилсэн энэ уулзалтын дийлэх цаг нь иргэдийн санал бодлоо илэрхийлэхэд зарцуулагдсан. Үндсэндээ энэ удаагийн уулзалтын гол зорилго биелэгдлээ гэж ерөнхий сайд дүгнэж байна. Ирэх сар болох уулзалтаар
өнөөдрийн санал хийлсэн иргэдийн 5 саналыг авч дэлгэрэнгүй ярилцсана. Зарим нэг хийж хэрэгжүүлсэн зүйл байвал танилцуулна гэлээ. Ингэснээр бусад хүмүүсийн саналыг орхиж байгаа юм биш, дараа дараагийн уулзалтаарч хөндөхөн амласан. 700-800 хүн байгаа.